таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Зогч та бүхэнд өдөр мэндийг хүргэе. Бид та бүхэнд цувралаар зохиолч Сэрчин өвгтэй үр цаахын бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууж их хүн туужийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа. Ингээд цувралынхаа 2 дугаар хэсгийг та бүхэнтэйгээ хуваалцъя. Анхаарлаа хандуулна. Их хүн 2 дугаар хэсэг. Уулын бил рүү чиглэж хонин сургийг манлайлан хад руу авирч байгаа ямаануудыг хараад надад ч энэ хитэн мал гүйцэтгэх нь өнгөрчтэй. Яаж очиж хой талын салхи багтаа хүндий рүү эргүүлдэг юм билээ. Хатам аваа дуугаа олж ирсэн бол ядаж миний инжин дэрсэн номхон хээр морийг аваад ирэхгүй дээ гэж болоод нулимс туслуулан малын араас том гидсээ дааж ядан түргэн бүсгүй алхлаа. Хөөрхий эмэгтэй энэ айлд анх ирэхдээ хадам ээж нь их л яоцгүй байсан бөгөөд эдний отомынхан их ном сонинтой хүмүүс гэлв. Миний мөнхүүгийн толгойг тэр ном зомор эргүүлсэн байх. Царай л хүнийг чэтгэр дагдгаа гэдэг. Эднийх зүгээр сууж чаддгүй аюулын ажилсан хүмүүс гинлээ. Юу гараж сайрхдаг. Тэр чиг ирээл нийгмийг бузралсан хар пиодлууд гэсэн шин. Готигээд л эдний өвөө ном сонин хүмүүст уншиж өгч эсэргүй ажил хийж байгаад баригдаж дээлэн мөрсөн гэдэг үстэй. Гэж бүдүүн бураавга мөнхөг ухаанаар дотроо бодож хүүгээ айл хуршуу явдаг баян дорчийн тарган шар охинтой суулгачих бол эд хөрөнгөөр тутахгүй. Манай хитэн малыг аривжуулчих овоо хитэн мал дагалдаж ирэх бахаа та гэж шунлын үзүүрт бодож байсан ч хүүн энэ ажилсаг царайлаг бор хүүхнээс ер салах шинжгүй байсаар сүулдэ аавыгаа шалсаар байж гэртээ дагуулж ирснээс хойш нэг хөөрхөн алаг нүдтэй хүүтэй болж удалгүй зэрэгт татагдан явхад хөөрхий эмэгтэй давхар биетэй болж дахин төрөх төхөөд байгааг харахаас нь нүд нь хорсож одоо ч урсалхаа байлаа л та. Үнчин шигнийч гарцгүй юм да. Сайхан зарцалж баг хоол өгөөд байвал турж өгөхөөр төрхөмлүүгээ буцах байлгүй. Гайгүй дай чамаг. Ингэж муухай ашиглаж байгаад ачхүүгээ авч хоцроод хөөж явуулна ерөн. Айгуулын айлгүй шар юмны хүүхэд нь миний хүүгийнх биш байж таарна. Хүүг маань цэрэг татагдахад уг нь давхар биетэй хоцроо хүрдэ. Гэд тоолж үзвэл яг л хүүг нь явсан үедээ үлээлийг таарад ч байгаа юм шиг санагдахад. Баян дорчийн тарган том шарууд нүдэнд нь харагдан. Үгүй дээ. Яавч миний хүүгийн хүүхэд биш. Энэ мөн хөөж явуулаад хинд ч тоогдож явхааргүй баян дорчийн шар охины хүүтэйгээ суулгачихвол бараг бүх шар нь инжинд нь дагаад ирэх байхаа да гэж бодхоос тарган шар үхрийн зөөлөн мах огтлон идэж байгаагаар төсөөлөгдөн араанд нь шүлс ялгарав. Энэ авгаа идэх уухын дон туссан юм шиг хоолууд хотоодонд нь хонхолцож айлын тарган хонь ямаа үхэр алил залуу малууд бүгд амттай зөөлөн мах болж харагдахаар арааных нь шүлс ялгарч шунлан хөдлөн нөхрөө загнаж арчаа гэдэг. Ингиж малаа сайхан таргалуулаад ганц авгаагаа тижээж чадахгүй. Ёстой нэрээ үлсэж өгөх юм байна л да гэж хэлсээр сүүлдээ нөхрөнч тоохоо байснаас болж бэрдээ уураа улам гаргаж гайтай энэ хүүхнийг байгаагүй бол баян дорчийн тарган шаруудаас аль залууг нь хүнсэндээ хэрэглэж өдийд махыг ногтлоод амдаа хийгээ сууж байхгүй юу хэмээн шүн нойрон хүрдэхгүй боддог боллоо.
Нэг төрлийн идэж уухын ховдог мангас гэдэг өвчин туссныг бүдүүн бураавга яахан мэдхвүлээ. Дэмэл бүх бурууг бэр рүүгээ чихэж үлийг нь үзнэ. Гэхдээ эднийх малтай юу гэвэл хот дүүрэн малтай. Үхэртэй юу гэвэл зэл дүүрэн тухалтай. Адуутай юу ард дүүрэн унахтай. 10 хэдэн азар гадуутай. Ер нь сумандаа бүхэл аймагтаа чинэлэгт ордог хэдий ч эд мал нь таргалдаггүй. Өөхөн давхраггүй их сонин амны хишиггүй айл байсан юм. Ийм айлыг малтайч буяндаа бузар хийсэн гэж хүмүүс ярьдаг. Харин бэрн ирснээс хойш мал нь таргалж өнгө зүс орон энэ шуналтай угаа өөхтөө хаврыг огтолж идэн махаа хармалсан дан болоод шулж бэрдээ яс бариулан мүлжүүлж буянд бузар хийчихнэ. Мухач төл шолом шиг царайтай хүүхэн. Яаж ингэж нойр холгүй ажил хийгээд байж чаддаг байна? Хаана хүртэл ажиллахыг чинь харъя л та. Ингэж хорсохоос биш. Хөөрхий бэрн буян тогтоож үүд хаалган өнгө зүстэй малын буян оршоох хишиг дуудаж ирснийг юр мэдэхгүй. Мэдгч ухаангүй заяа муутай авхаа байлаа. Нөхөр нь цэрэгт явснаас хойш би давхар болж хоцорсноо мэдсэн бэр өлсгийн эрхэнд хадам автаа сэм дуулган хаяа багхан шиг махгүй жаван хөдөөхээр очиж малын хажууд сэмэддэг байлаа. Хаа очиж хадам аав нь хэдий муухай хаштаач бэрийгээ харж үздэг байлаа. Яагаад ч юм яг л нөхөр шиг нь үе багхан шиг махыг аваагаасаа нууцаар өгч цаач боломдоо битгий үзүүл. Уг нь надад буурлын буян байгаа л. Энэ муу бүдүү бор хүүхэнтэй сууснаас хойш юу мал таргалсангүй. Харин чамаа гэрснээс хойш мал өнгө орж өөхөн давхраг суугаад уламл өсөж байна. Миний бэрийн хичээнгүй ажилсаг газрын аль чигт өвс тижэл шимтэй соргог байдгийг ажиглаж чаддагт байгаа юм гэж хэлээд хаяа магтаалын үг хэлж өмөрмөр хайддагч бүдүүн боравга энэ хүний амьдрах урам зоригийг нь бүрэн мохоож хурдхан шиг хатан гэртээ харих юмсан гэдэг байсан бодлоос багчилсан атгай мус хайлуулж нар шиг дэвтээж өгдөг бэрдээ бас тиймч таатай хандаж чадахгүй. Нэг удаа бэр хон хариулаад маш их өлсөн орж ирэхэд гэрээс сайхан хоол үнэртэж байсан ч ороод ирэхэд бүдүүн бураавга орон дээр цаашгаар нь утаж бахарна. Нөгөө сайхан үнэртэй хоолыг хаамж хайгаад олсонгүй. Дэмэл хөрсөн хар цаанаас аяганд хийж хатуу аруул мэрж байхдаа галтуулан хоол хийхээр махайсан боловч махныхаа амийг сайтар боогоод орны загвар хийж хөлөө даран унтсан байхыг олж харлаа. Тэгээд хөлийг нь холтоход авах гэтэл авгаас ирж. Гү чи яах гэж байгаа юм? Гү сая хоолыг идсэн. Чи цай алааж угаад аруул идээд унтчих. Тий, жаахан сүү байгаа. Цайгаа өнгө оруулал гэхэд бэр хээч та яасан муухай юм бэ? Би давхар витэй болоод 3 сар болж байна. Одоо хүртэл танд хэлэхгүй явлаа. Би маш жаахан махаар багахан шүл буцалгаад уухгүй бол хүүхэд маань зулбчхан шүү дээ. Гэхэд авгаа орноосоо өндиж ирээд юу гэнэ чи? Байдлаа надтай хэрэлдэх нөө. Ямар хэрүүлж хөөхөн бэ? Яасан гинүү? Хүүмэн цэрэгт явснаас далим дуулан хүн амтнтай унтаж хэвддэг болоо юу гэж хаашгичэн өрлөөд босоод ирлээ. Өөрийн ирэхгүй асгаран гарч ирэх нөлөөм сан залгиж. Энэ таны л хүүхий хүүхчүүд гэд гэрээс гарч саяхан хотлуулсан хоньны захад очин ихээр уйлсан билээ. Бэр хэдий хэцүү хааж энэ муугаа нулимсаа хизээч харуулахгүй юм шүү гэж шүд зүүн боддог ажээ. Бэрийг ингэж уйлд суухыг алсаас дурангаар харж байсан баянд орж дахиж ирэн миний охин ингэж бахаар төрхөмдөө буц. Чамайг ингэж бахыг олон удаа харлаа.
Ах нь чамайг бие давхар гэдгийг мэднэ. Танаа хүн явахдаа надад бас захиж манай ээж хэцүү шүү. Аха та манай эхнэрийг бас анзаарч байгаарай. Өссөд өгчихгүй. Цаадах чинь их л гүргэр хүн юм байгаа. Болж өгвөл жаахан хоол хүнс төхүүлж байвал би цэргээс халагдаж ирээд танд малаар хариу барина шүү. Аха гисэн. Инхүү хэлсээр богцноосоо халууншил шансан өөхтө хаврыг гарган ирж хэрэг болол манад хүрээд ирж байгаарай. Энэ чамд 2 өдөр хүрчих баг. Эвидээ миний муу шарахнаас ялгаа юу бах гэж хэлээд мордон явжээ. Үгүй байхгүй. Би зүгээр гэж хэлээд нулимсан арчин үндийтэл баянд орж аль хэдийн морондоо мордоод давхин утсан байлаа. Ер нь энэ нутагт 2 л баян хүн байдгийн нэг нь энэ дорч. Нөгөөх нь бэрийн хадан байлаа. Бэрийн айлын талаар айл хошуу айлуудад хээр хөдөө хань хариулж явахад тааралдах үеийн охид хүүхнүүддээ хэлэх нь бүхэл их л сайхан байхын тухайга хэлж ярих дуртай. Харин найзууд нь түүнийг ямар хөөрхөн охин байлаа та. Эднийд бүр бэр болж ирснээс хойш миний муу найз чинь нүдэн тээж галгүй болж чимний хэлгүүнийхтэй санагдах юм. Цаад хадам ээжийг чинь хүмүүс ховдог дохуу гэж өвчтөй гэдэл ярих юм. Чамайг зовоохгүй байна уу гэж лавлаж асуусан. Бэр харин хадамаа өмөрч зүгээрээ сайхан хүмүүс байдгийг би л болдоггүй баг. Давхар биетэй болсноос хойш өөрийн ирэхгүй залхуу хүрэх юм л та. Гэсэн ч суух цав гарахгүй маа. Нөхрөө ирэхээр тусдаа гэр барьж гэртээ санаа амар нэг хөвтөж үзэх юмсан. Ийм л залхуу бодолд хийдэг болсон шүү дээ. Химэн тас хөхөрч яриад нөхрөө ирэхээр 2 сайхан хүүхдээ том болгоод хүлээж авна да гэж их л бартан бодно. Ингэж өнгөрсөн амьдралаа эрэх зүйлэн бодсоор уулын ихэр дэрхэд хонин сүрэг нь уулаар нэг тарч ямаанууд нь хад руу авирн эн тэнд үе гүйлдэж харагдав. Үргэлжлэл би зохиолч сэрчин ухта үр заах их хүн бодит амьдралаар сэтгүүлсэн хайрын дууч өгүүлэгч хос хоёр дууны найруулагч Цэнтава их Монгол радио 2020 он. Сонсогчдаа өдрийн цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.